Сайн байцгаана хүүхдүүдээ. Багш нь та нартай Хятад ардын Залхуу Ван гэсэн сайхан үлгэрийг сургамжит үлгэрүүд гэсэн энэ сайхан номноос уншиж өгөхөөр бэлтлээ. За үлгэрээ эхлэе. Уулын тосгонд Ван өвгөн эмгэнтэйгээ амьдарч байжээ. Өвгөн уулнаас түлээ бэлтэж амтан ах дүүст зарж амзуулга залгуулдаг байжээ. Олон жил засаж сэлбээгүү навтгар овоохоо муудаж хүүтэн салхи нэвт үлээдэг байсан боловч өвгөн засахгүй байгаад л байж. Нэг удаа эмгэн нь хөгшөө дулаахан сайхан байшин барья гэхэд өвгний залхуу хурж байсан боловч нээрээ шинэ байшинтай болчихвол сайхан санагдсан тул зөвшөөрчээ. Тэгээд маргааш өглөө нь ажилдаа гарахдаа өнөөдрөөс эхлэн урдийнхаасаа илүү олон мод тайрч хоол хүнсэндээ аль болох бага мөнгө зарцуулахад хэдэн мөнгө илүү гарах байх. Тэр мөнгөө цуглуулж байгаад шинэ байшин барихтаа ашиглана гэж Ван өвгөн бодож гинэ. Тэгээд өглөө эрт босон ажилдаа ирж хүчээр дүүрэн гарчээ. Гэвч өдөр дундын хэрд ингэж их мод бэлдвэл удахгүй сүх маань мохох байх та. Сүхч үгүй, модч үгүй, байшин ч үгүй хоцорвол яана. Тэгэж байхаар сүхээ гамнаа гэж шантарнаа. Ууланд гарсан хойноо их хүч зарах ямар хэрэг байна? Ууланд төрч энд ч болно. Муу эмгэн минь тижээгч ч үгүй, байшин ч үгүй хоцорно гэж бодноо. Хоёр жижигхэн гишүүн унгаж аваад холбоо чирэх ба дотроо баагч гэсэн яах вэ? Өнөөдөртөө болно гэж өөрийгөө хуурна. Өдрийн цайндаа ганцхан бин идэнэ гэж бодох боловч зах дээр ирээд улаа бутаж хүрэнтсэн амтлаг бин харахаараа дахин худалдан авч гизээ дүүртэл иднэ. Тэгээд л өнөөдөртөө яах вэ? Цадатлаа идэ. Маргаашнаас л төлөвлөгөөгөө хэрэгжүүлье гэж өөрийгөө хуурна. Ийм маягаар өдөр хоног өнгөрсөөр Ван өвгөн эмгэнтэйгээ навтгар муу овоохойдоо амьдарсаар л. За. Тэгэхээр хүүхдүүдээ энэ үлгэр дээр юу гарч ийн? Ван гэж нэг өвгөн тийм ээ эмгэнтэйгээ хоёул амьдардаг байсан. Тэгээд юу хийж амжуулгадаг байлаа? Заач түлээ бэлтгээд тийм ээ тэр бэлтгэсэн түлээгээ зараад амжуулах гэдэг байсан тийм ээ. Тэгээд олон жил амьдарсан байшин нь яасан гэлээ? Муудаад энэ тэнэгээрээ салхи шигээд байх болсон тийм ээ. Тэгээд за байшингаа янзландаа гэж залхуураад байж хат нэмгэн нэг өдөр юу гэдэг вүлээ? Хөгшөө одоо байшингаа янзлъя. Тэхгүй болвол одоо үнэхээр хэцүүдэх нь гэдгсэн чинь нэрэл сайхан байшинтай байх сайхан шүү гэд тийм ээ. За тэгээд уул руу модонд гарахдаа юу гэж боддог вүлээ? Өнөөдрөөс эхлээд л илүү их мод яг огтлж бэлдээ, бага идэ, тэгээ мөнгө хөрөмтлөөсөөрөө сайхан байшин барья. За ингээл айгүй ирч хүчтэй өглөө эрт ууланд модондоо гараа явж байгаа л үд дундын алдаж яадаг вүлээ хүүхдүүдээ. Ингэж их мод хураах юм бол сүх маань мохчих нэ шүү дээ. Тэгээд модч үгүй, сүхчгүй, байшин ч үгүй болох юм байна. Болиё гэж одоод сүхээ гамны гэд залхуурч эхэлдэг тийм ээ. За тэгээ оройн болохоор нь бас юу гэж боддог вүлээ? Уул руу гүн орж аваад мод огтлох гэж аваад өөрөө эндчих юм бол муу хөгшин минь өвгөн ч үгүй, тижээгч ч үгүй, байшин ч үгүй болно шүү дээ гэж боддог тийм ээ. За тэгээд нэг хоёр жижиг гойлон унгаа түүнийгээ янзлаад зах дээр авчиад ардаг тийм үү? Тэгтэл яадаг вүлээ? Алтлаг сайхан хүрэнцэн бин хараад нэгийг идээд чадахгүй, хоёрыг идээд дахин авч идээд нөгөө олсон жоохон мөнгөөр идээ цадтлын үе авчдаггүй. Бин аваад идчихдэг шүү дээ тийм ээ. Тэгээд юу шилдэг вүлээ? За яах вэ? Өнөөдөртөө гизээ цадгая. Маргаашаас л төлөвлөгөөгөө биелүүлээ гэж. За ингээд л өдөр хоног өнгөрсөөр өвгөн яасан? Хизээж төлөвлөгөөгөө биелүүлэхгүй, сайхан байшингаа барихгүй залхуурсаар л байсан гэж үлгэр маань дууслаа тийм ээ. За тэгэхээр энэ үлгэр бидэнд юу сургамжлан хэлж өгч чинь хүүхдүүдээ? Хамгийн чухал нь хүн бусдыг биш
өөрийгөө ялах юм шүү гэдгийг яг хэлж өгч штэ тийм ээ. Өөрийгөө ялна гэдэг чинь өөрийнхөө муу чанартай, өөрийнхөө болохгүй байгаатай яг засаж залруулна гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ үгэн маань өөртөө дандаа ялагдаад байгаа. Ямар зандаа ялагдаад байна? Залхуу зандаа ялагдаад байна тийм ээ. Хамгийн том ялалт бол өөрийгөө ялалт юм шүү гэдгийг энэ үлгэр маань бидэнд сургамжлан хэлж өгч байна тийм ээ өхтөдөө. За ингээд өнөөдрийн үлгэрээ энэ хүргэж өндөрлөөд баяртай сайхан амраарай.